За мэдлээ. Тэг. Орхон зөвшөөрнө үү? Ор. Дээрээс мэдээ ирсэн байна арга. Улсыг аюулаас хамгаалганд ажиллаж буй дунд баг тушаалын дарга нар ажилтнууд комментарны бодлогыг эсэргүүцэж байна гэсэн мэдээлэл дээд тушаалын зөвлөхүүдэд ихээр ирэх болов. Иймийн учраас сэрэн дарга та өөрийн хүмүүстэй болгоомжтой ажиллахыг хатуу анхааруул. Удирдагч. За тэгэхээр хүүхдийн сэвлэг үргэх найран дээр хуучны язгуурт нь ноёд төшмөдөөс хэн нэрсэн бэ? За би тэднийг язгууртан төшмөд ноёд байсан гэж зусардаагүй лээ. Бид бүгд л язгуур өгсөөноос татгалзаж хөрөнгө хогчтон ардын засагтаа хураалгасан усаа. Эртний амдын ёсыг бодож тэднийг хүүхдийн сэвлэг үргэх найранд залсан маань үнэн билээ. Би танаас хэн нэрсэн бэ гэж асуусан шүү дээ. Хуучны засаг ноён асан Цэрэн Болдон Догсомжов тэргүүтээ 5 хүнийг өрсөн. Тэднээс 3 л ирсэн. Бусд нь миний ах トゥ хамаатан садны ард гаралтай ус байсан. Догсомжовга яагаад ирээгүй юм бол? Догсомжов бие жилэрхүү байна гэж хүнээр хэлүүлсэн байна лээ. Хүүхдийн сэвлэг үргэх нэрээр хуучны язгуурт нь 9 хүн цугларч зэвсэгт бослог гаргах тухай сэм хэлсэн тохирсон гэл мэдээлэл оромсгүй юм шүү. Гинтэн дэмтийн хэрэг итгэжл хаасан зүйл болж таарлаа. За төлөөлөгч та болгоно уу? Би сайн дураараа зэрэг дэвээсээ татгалзаж хөрөнгө хогчтой үнэнчээр данслуулж ардын засагтаа хураалгаж ард болсон хүн билээ. Надад хийсэн хэрэг үйлдсэн гэмнүг л байхгүй. Ямар учраас намайг энд авчирч байцааж шалгаж байгааг хэлж өгч болохсон болов уу? Таныг баривчлахдаа төлөөлөгч хэлээгүй гэж юу? Зэвсэгт бослогод бэлдэж үгсэн хуйлж байсан гэсэн мэдээлэл гарсны дагуу бид нар шалгаж байна. Надад ямар юмныхан зэвсэг хоримтлоо цуглуулах юм байх вэ? Тэргүй хөл би хэнтэж өгсөж хуйлдаагүй. Хэрв таны гим зэмгэн тогтоогдвол таны удахгүй соллоо. Танаас асуух зүйл дусслаа. Мэдүүлэгтэйгээ танилцаад гар үсгээ зур. Чи тэр эсрүүний зул босгох дөлтөө ернийх ойр дотны юм аа да. Үгүй дарга нэг хэлтэйс нэг тасагтай ажилдаг болохоор тань тийг санагдчих юм байлгүй тий. Ер нь нөхөр минь жоохон дотроо бодолтой явсан ч дээр шүү. Ойлголоо дарга. Үгүй нэр мартснаас нөгөө хошооны хөдөлгөгч эмэгтэй байна да. Чи яагаад яриад өгүүлээд вэ? Харин тэр яасан гэж? Үгүй танд ямар санагдваа л гэж. Би нэг хөгшин чавган цүнх хоёр ялгахтайгаа байгаа шүү. Харин тэр баг сургуулийн багш гэдсэн үү? Өө тэр чинь нөхөртэй юм байлээ. Үгүй харин мартснаас манай нутгийн нэг шүрээ гэдэг хүүхэн хүрээнд ороод ирчих. Эр хүүстэй болгоо эргэж хараад хүзүүгөө булчих гад. Өндөр цагаан гүнхсэн яавэ? Та бид тэр нөгөө шаардлагын өмнө таараагүй юу? Та нөгөө эргэж хараад байсан. Өө тий. Тэр чинь одоо манай нутгийн шүү дээ. Би чи бас багтаа хойноос нь хөөцөлдөж үтсээ. Хэн намайг яах таах вэ? Сайхан тэг өндөр би чи одоо бараг хаагуурн татмаар хэмээл юм дээ нэг. Чи
Ажилтны газар нь мэдх юм шийз. Мэдлгүй яг дарга минь. Юу? Дарга. Чад төгжимчий идэг штэ. Манай хүрээний ганц доктор охин. Сайхан хүүхэн би. Би та хоёрыг танилцуулаад өгөх үү? За багч дэмий юм болоо да. Баг холдуулчих нэмэр юм болоо. Чич балж мэдтгэл баг шүү. Хайр. Шүрэ. Та намрын ядаг сарын 17-нд Галдан түшмэлийн найранд очисон хүмүүсийг зөөсөн гэж үнэ үү? Би үнэ. Би ноёд түшмэл зөөсөн. Боруулта. Миний бор. Ихтэй. Минийх би чинь хэдэн мөр төгрөг олох гэж. Энэ муу хатаа тандэж гэж лээ. Зүтгэж яваа. Нэг муу ядарсан ард шүүтэй хүмүүс. Та битгий сандар. Бид нарт таныг буруутгах санаа ердөө байхгүй. Тэр найран дээр ямар хүмүүсийг зөөснийг тогтоох нь чухал байна. Харин та үнэн зүгээр нь хариулна шүү. Түшмэл галдан. Хошоо ноён цэрэн балдан ловсон. Гэхдээ энэ гурвыг л би хөргөж өгчөөд. Тэгэл би буцаага тавьж төгсөн шүү дээ. Нэрийн хатам ээжийн вийштэй хөргөж өгчөөд ах нь башд хэдэн бор төгрөг аваад тэгэл утсан шүү дээ. Минийх өөр юм байхгүй шүү дээ хатан. Та тайж догсомж явыг хөргөж өгсөн үү? Нэрээ өглөө би очсон. Тэгсэн чинь билдингийн чилэр ихсэн гэж хэлвсэн шүү дээ. За. Та мэдүүлэгтэйгээ танилцаад гар үсгээ суртаа. Үгүй. Ах нь одоо бичиг үсэг мэдэхгүй шүү дээ одоо яах. Та сандрах хэрэггүй. Хурууныхаа хэр үлдээч. Энд харцгаа. Одоо явж болно. Би юу? Хаашаа? Та гэрлүүгээ явж болно. За эдгээр бүх барилт нотлогоо гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хуучин язгууртан байсан тогсомж Галдан гэх мэт 9 хүнд холбогдуулан шалгасан өгсөн хуйлдаж зэвсэгт бослоод бэлдэж байсан гэх хэрэг нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Зэвсэг элэрсэн. Тэр бэтгэхэл. Тэр хорон найраар халахавч хийгээ. Нууц хуйлдан зохион байгуулсан гэдгийг манай ажилтан нар тогтоосон. Чи юу яа? Илэрсэн зэвсэг нь тайж догсомж явах биш. Хүрээний панд үсэрдэг байсан Баатар гэдэг хүний хулган тогтоогдсон. Хүүхдийн цэвлэг үргээх найран дээр ямар ч нууц хуралдаан болоогүй гэж гэрчүүдийн мэдүүлгээс олж авсан. Нэр бүхий 9 хүнээс тэнд 3 нь хөрөлцөж очсон. Нэг нь нөгөө хоёртойгоо уулзч чадаагүй. Оройтож хоцорч ирсэн учраас. Над болов. Нөхтөө. Төлөөлөгчдөө хуучны язгууртан баяд ноёдуудыг идэхээр хасал өнгөрч байна. Энийг би хувьдаа буруу гэж дүгнэж байна. Уул нь бол хувьсгалын эсэргүүчүүдтэй эрс шийдэмгий.
хайр найргүй тэмцэх ёстой байтал энэ хүн чинь энэ эрэгт холбогдолгүй. Энэ чинь эсэргүй биш байна гэсэн баримт нотолгоо бүрдүүлээд явж байна. Энэ чинь ёс зүйд нийцэх асуудал мөн үү? Нөхөд ингэж ажиллаж байгаа төлөөлөгч нарыг өөрийн мөрдөн байцаач гэмийн нотлон хүлээгээд буудан алах ёстой. Ховскалин чекистуудын донд им эсэргүү байгааг бид нүдэрэн харж байна. Би нэг үг хэлье. Улсыг аюулаас ахин хамгаалах байгууллагыг толгойж байгаагийн хувьд хэлье. Бид эсэргүү лам тааж феодлууд нартай тэмцэл хийж байгаа нь үнэ. Гэхдээ тэмцэл хийж байна гэд гим зэмгүй хүмүүсийг баримт нотгоогүй бариад гинт хэрэг тулгаад буудаад дай гэж би нөхөр Сталингийн үгнээс олж уншаагүй юм байна шүү. Нөхөр Сотно би тантай санал нийлэхгүй байна. Та энэ төлөөлөгчдөн арга хэмжээ авч чадахгүй бол улсыг аюулаас хамгаалах сахин хамгаалах газрын дарга танд бас арга хэмжээ авах газар би гэдгийг би танд сануулчих. Хурал дуслаа. Энэ хүүхэд эцэгшгийн юмд орооцолдож мэдэх юм дээ. Яах. Хөзрөө дэлгэх талаар сэрэн дарахтаа зөвлөх үү.